бас боловсруулагдж орж ирсэн хуулиуд араараас шахсан хуулиуд урд өмнө орж ирээд байдаг гэсэн болчиход байгаа. Тэгээ энэ дээр нэг зүйлийг хэлэхэд нөгөө 4 жил дуусаад дараагийн 4 жил эхэлж байгаа шүү дээ тий. Нэг одоо юу гэдэг 4 жилийн хугацаа дуусаад одоо дараагийн сонгуулиар эхлэхэд бид нар нөгөө нэг хуулинд чинь нөгөө хуулиуд өргөн барьсан хуулиуд шинээр эхлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энд нэг өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Урдын одоо гишүүдийн өргөн барьсан асуудал гишүүн байхгүй гэдэг утгаарч бид юм ингээд хойшлуулад одоо болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэгэнт л одоо улсын төрийн ажил одоо залгамж халаавуулж цаашаа явна гэдэг утгаараа энэ өргөн барьсан хуулиудыг бол цаашаа хилцээж явж явах зүйтэй болчиход байна. Тэгэхээр бид нар ч бас нэг хуулийн хүрээнд бол тэр болгоно орж иж байгаа яг засгийн газараас болоод гишүүдээс өргөн барьж байгаа хуулиуд маань одоо бас бага болчиход байгаа. Хоёрдугаар бид нар гэр бүлийн тухай хуулиуд байж байна. Өшөө бас тэр нөгөө баруун бүсээр одоо хөнгөлөлтөөр юу оруулж ирэх тий экспортоор оруулж ирэх тэр экспорттой холбоотой асуудлууд орж ирж байна. Гэх мэт чинь ганц хоёр хуулиуд байгаа. Тэрийг бол урд өмнө бас ерөөдөө бол бүлэгтэр ярьсан болохоор энэ одоо бүлэг хуралтай байна. Ер нь одоо ингээд улсын хурлын чуулган хаахад бол бас сар гаруй хугацаанд үлдсэн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд одоо өнгөрсөн хугацаанд өргөн баригдсан мөртлөө их хурл дээр бас хилцүүлэх нь ер нь удаашралтай байгаа. Хуулийн цэцлүүдэд бас нэлээд одоо явуулах чиглэлд нь ер нь яаж анхаарч ажиллах юм бэ? Гэхдээ ерөөсөө хуулийнхаа дагуу одоо хуулиуд орж ирж байна. Энийг хилцээл явж байна. Хилцэх хуулиуд бол бүр нэг хаягдаад байгаа хуулиуд бол байхгүй. Графикын дагуу бол орж ирсэн хуулиуд бол хилцээл анхныхаа хилцэх хэсэг нь бол хилцэгдэл ингээд явж шүү дээ. Одоо бол энэ төргүүд гэр бүлийн тухай хууль орж иж байгаа. Гэр бүлийн шүүхийн шийдвэртэй холбоотой юуны гэр бүлийн хуулийн хэрэгжилтийн асуудлууд бас давхар орж иж байгаа. Тэгэхээр энэ хуулиуд ч өөрөө давхар орж ирээл тэгэл чинь хилцэгдэл явж байгаа. Намрын чуулган одоо хэдийгээр намрын чуулган яг 75-аас доошгүй хоног хурлна гэдэг утгаараа бол 12 сарын 30-нд байсан баха. Сүүлийн хуралдаан бол байгаад байгаа. Шинэ жилийн өмнөх хуралдаан байж байгаа. 30 байсан санагдаж байна. Тэгэхээр энэ графикын дагуу яваад хуралдаад явчихсан. Өнгөрсөн улсын хурлын чуулганы хуралдаанаар бас ерхий нарийн бичгийн даргаанд томилгоо бас шүндүүлүүр хийгдсэн гэдэг сөрөг хүчнээс бас байсан. Энэ нэг шүн дэлээр хуралдах гээл одоо гинт сэрсэн юм шиг гинт одоо өөртөө одоо амьдралгүй юм шиг амьдралд оролцоог юм шиг юмнууд яриад байгаа болох хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь 18 цаг хүртэл хуралдаа тэгээд жишээ нь бол одоо юуны тухай хууль байсан. Үндсэн чиглэл 5 жилийн үндсэн чиглэлийн асуудлууд байж. Үндсэн чиглэл чинь угаасаа бид нар чинь процедураар явсараа гал тэгээд яг шагнаал хэлцэх асуудлын тэр өдөртөө дуусгахын тулд бол хугацаа сонгож явсан шүү дээ. Тэрний дундуур орж ирээд эн чинь ерхий нарийн бичгийн дарга нэг нь өргөлөө өгсөн байж байна. Орлогч нь өргөлөө өгсөн байж байна. Дэд дарга нь өргөлөө өгсөн байж байна. Энэ чинь заашгүй шийдэж явахад орох процедураар ороод ирсэн юмыг арчсан нам 2 цагийн завсарлага авсан. Завсарлагын дууссан тэгээд цаашаа явж байгаа шүү дээ. Тэн дээр улс төр ийгээд одоо асуудал үүсгэх байх юм байхгүй шүү дээ. Тэр дөрөв шүн дөлөөр явна гэдгийг чинь хэрвээ бүх одоо зурагт мэдээлэл нь хаагадаа тэгээд хаалтаагаар шүн дөлөөр оролцсон бол одоо дүрс хэрэг. Бид нар өнөөдрийн хүртэл энэ чинь өчнөө жил шөнөөр асуудлуудаа шийдээл тэр дөрвөө бүх асуудлууд чинь олон нийтэд мэдээлэл явж л байгаа шүү дээ. Олон нийтэд харж л байгаа шүү дээ. Тэгэхээр шүн дөлөөр гэдэг асуудлыг бол ер нь болох хэрэгтэй л гэж ойлгож байна. Өнгөрсөн 7 оны чуулганы хуралдаанд гишүүдийн эрсдэл хангалтгүй бас мэдээллүүд явуулсан. Ер нь тэгэхээр одоо жишээ нь миний тэр удирсан чуулганы хуралдаан дээр 3 хүн суулаа штэ. Энэ 3 хүндээ биш байхгүй да. Байнгын хорон дээр унсан санал оруулж ирээд эн чинь өөрөө босохоор чуулган дээр ярилцаад ер нь бол ажлын хэсэг бол зөв ажилласан юм байна. Зөвхөн байнгын хорон дээр бас тодорхой хэмжээний маргаан үүссэн юм байна. Тэгэхээр ажлын хэсгийнхээ дэмж унсан саналыг босгох зүйтэй юм байна гэхээр унсан санал чинь унсан салыг дэмжиж гэдэг чинь өөрөө босож явчихж байгаа байхгүй да. Тэгэхээр тэрэн дээр бол гişүүд гадаа үүдэн дээр бүгд бүүнээрээ суугаад ярилцаа сууцгааж ирсэн шүү дээ. Орж иргэвэл орж ирнэ тэр дүү коноптоход чинь коноп татахгүй нөгөө нэг конопонд хүрхгүй байж байгаа л дэмжүүлээд босгочихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг одоо мэдхгүй одоо дэгийн тухай хуулинд оролцоод гişүүд тэнд өөрсдөө байгаад оролцоод ингээд оролцоогүй бол конопонд хүрээгүй бол энэ дэмжээгүйч байдаг юм уу ийм одоо дэгэндээ хуулинд өөрчлөлт оруулахаас нааш энэ засагдахгүй. Тэгэхээр одоо жишээ нь болгон туяатай холбоотой асуудал ч бас байна шүү дээ. Дэмжигдээгүй саналыг дэмжиж, дэмжсэн саналыг дэмжиж. Энд чинь угаасаа байнгын оронд орж ирсэн саналыг л дэмжих ёстой шүү дээ бид нэр. Дэмжигдэх саналыг гаргаж. Тэгэхээр дэмжигдээгүй саналыг дэмжиж гэдэг чинь угаасаа байх асуудал байхгүй да.
Одоо хэрвээ тэргүүгээр явъя гэж байгаа бол байнгын хорон дээр асуудлыг дандаа дэмжиж явах болно. Дэмжсэн саналыг дэмжээ. Яагаад байнгын хорон дээр асуудал унж болдгоо? Яагаад тэр мэрэгжлийн байнгын ороо шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо, нийгмийн бодлогын байнгын ороо бүх мэрэгжлийн байнгын ороод аль болох тэргээр мэрэгсэн, аль болох тэргээр туршлагатай тийм гишүүд нь оролцоод тэн дээр эхнийхээ дүгнэлтийг гаргаад дэмжих юм уу, дэмжихгүй юм. Энэ хуулийн төслийг цааш нь явуулах юм уу гэсэн бодлогоо гаргаж ирээд энэ олон 126 гишүүн рүү орж байгаа шүү дээ. 126 гишүүн бүгдээрээ эрүүл мэндийн боловсрол одоо чиглэлийн боловсралтай байж болохгүй. Бүгдээрээ багш мэрэгчлэлтэй байхгүй байх. Бүгдээрээ инженерүүд биш шүү дээ. Тэгэхээр тэнд мэрэгсэн хүмүүс нь байнгын хороондоо орж хилэлцээд энийг дэмжиж эсвэл дэмжихгүй гэсэн саналыг л гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л үндсэн одоо чуулганд оруулж ирэх асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг бол байх асуудал. Тэгэхээр энийг бол тэр одоо процедур эдлэч гэдэг юм уу үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал бол байж болохгүй юм байна. Энд дээр бид нэг ойлголттой байхгүй болохгүй шүү. За.